талхах хэрэгтэй байна. Энэ тэгэхээр би энийг хавдраг өхний хавдраг гэж нэрлэхгүй. Урт наслуулагч гэд нэрлэлчи. Цагаан эс нь хэвэн болж өссөн. Дээрээс нь хавдрын микрофон байх хэрэгтэй хэмжээнд очсон. Үсэрхийлсэн дахисан тийм юм байхгүй. Цойрол. Уур гомдлайц гурбал тулцсан байсан гэсэн. Нэрэ маргааш нь миний биений юм хүрээдэрсэн. Гिचээл заах байгаа хүнийхээ хажуугаар хуус ярих шиг хүүгээ гараа явчихсан байна. Тэгэж би эрс өөрчлөлтийг залбирчээснээр тэгэж эрс өөрчлөлтийг авсан. Амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би сэтгэлийн эдгэрэл улам сайхан гэрэлтэж тэтгэхээр дүүргэх болтугай гэж хүсээрээ. За, амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, өнөөдрийн манай зочин оролцогчоор бол манай Каван Дангах гэж 6 сарын хугацаатай явагдах хөтөлбөрт маань оролцсон анхны оролцогч нарын нэг бонд хорол гэдэг оролцогч маань оролцож байна. За та манаас өөрийгөө товчхон танилцуулна уу. Өнөөдөр манай Эрдэнэ 2 метр бит 2 маань ингээд гуруулаа оролцож байна да. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье та бүхэндээ. За намайг бонд хорол гэдэг. За би 25 оны 5 сарын ихээр Бүхний арт авдар гэдгээр онцлогдсон. За тэгээд тэр онцлогдсон дээрээ 7 сард нь би ер нь эмнэлгээрээ анхалж явсан л да. Тэгээд 7 сард нь угаасаа хаалгаанд орсон. 27 сард хаалгаанд. Дараад нь 8 сарын сүүл 9 сарын ихээр 8 сарын сүүл юм байна. Хим эмчилгээнд орж ирсэн. 2 удаагийн хим эмчилгээнд орсон байжгаад тэгээд энэ жаргал багшийн хөтөлбөртөө санаандгүй байдлаар таарад тэгээд Каван Дангах хөтөлбөрт хамрагдаж. Өнөөдөр ингээд 90 сар болцсон сууж байна. За санаандгүй гэдэг нь яаж санаандгүй жаргал багшийн хөтөлбөрийг олж мэдвэ? Яг ер нь бол анх жаргал багшийн хөтөлбөрийг групптэй би 2 жилийн өмнө найз олж исэн байл. Тэгсэн мөртлөө ерөөсө жаргал багшийн лайв маяг ч юм уу эсвэл юм ерөнхий танилцуулгууд нь явж л байдаг гэсэн би тоодгүйсэн байхгүй. Тэгшин л фэйсбүүкийг гүйлгээд л байдаг гэсэн тоодгүйсэн. Тэгээд яг тэр оншоо сонсцсон байжгаад нэг өдөр хүүхдүүдийн цэцэрлэг сургуулиас нь авчаад хоолоо хийжсэн чинь нэг ихч байсан юм. Одоогоор яг над шиг юм өстэй. Тэгтээ цагаан өстэй нэг ихч байсан. Тэгсэн чи тэр ихч ярьж ин хальт сонссон чинь миний 3 хавдар ингээд дахиад 7 болоод тэгсэн чинь би бүр ид шидийн юм шиг ямар ч юмгүйгээр идгээсэн гэд тэгтэх байхгүй. Тэгэхээр юу гэнэ ид шидийн юм шиг гинэ гэж бодоод. Тэгээд сонссон чинь ерөөс яг ингээд энэ хөтөлбөрт нэг юмд хамрагдсан юм байна. Тэгэнгүүтээ л ид шидийн юм шиг ямар ч юм тан хэрэглээгүй тэр 7 хавдар бүрс уулмургүй гэдгийсэн гэд тэгж гинэ. Тэгэхээр нь нөгөө ихчрүү чатчихсан би шууд орой олцсон байсан. Хувь чатчихэд сайн байна уу та би ингээ таны сургалтыг сонирхож байна. Та хаана ямар сургалтанд хамрагдсан бэ гэсэн чинь тэр ихч утасны дугаараа үлдээсэн байсан. Маргааш яриараа гэ. Тэг би маргааш нь ярих гэсэн чинь ярмааргүйсэн даа. Нэг л яагаад ч юм мэдэхгүй. Ярмааргүйсэн даа. Тэгэхээр за тэгвэл яш ахаад маргааш алгах чигээд маргааш нь ахаад хойш нь тавьчихж байгаа байхгүй. Тэгээ маргааш нь улсан чинь яг хоолоо ээжсэн дахиад нөгөө ихч санаанд ордог байхгүй. Тэгэхээр залах гэсэн чинь залгамааргүйсэн даа. Нэг л залгамааргүйсэн гэдэг. Тэгэхээр за шиг болчих гэж бүр 7 хоног хайцсан. За. Тэгээд 7 хоног бүр нөгөө хөнлөгөө чирээгүй тэгээ байжсэн. Тэгээд бас л арай болоод өгтүүдийн хоолндыг хийжсэн чинь жаргал багш өөрөө ингээд юугаар гарчээ шүү. Нөгөө фэйсбүүк дээр чи явж. Тэгээд тэгсэн чинь ийм сургалтын ингэж явуулдаг. Ингэж идгэрдэггүй. Өө ямар сони юм бэ? Өстой нөгөө ид чидийн юм шиг ямар ч юм тангуур идэгдэг гэдээс нь энэ юм биш үү? Ямар сони. Үнэхээр идэгдэм бах та гэсэн чинь ингэж идэгсэн ингээд хүмүүс бас тэрэн юугаар нь орсон бах бас. Тэгээд ямар сайн юм тэгсэн чинь маргааш эвэнттэй энэ 7 хоног моног тэтгэд эвэнттэй гэдэг чинь энэ одоо хааны болоо гэсэн чинь 104 зам баа гэх. Тэгэхээр за энд ямар ч гэсэн очиод үзээ. За надаас юу унах вэ? Өнгөө гэж байна. Яг би очиод үзээ гэхээр надаас юу унах вэ? Тэгээ өглөө нь маргааш өглөөнийх тасаа хүүхдүүдэд цэцэрлэг орн бүгдийг өчөөд бүрстэй очиндаа гэсээр хайсаргаад ирсэн чинь бүр би энэ урдуур нь оюутанхаа цагаас ахуулаад 10 гаруй жил урдуур нь явцсан зам байгаа байхгүй. Тэгсэн чинь яг миний мэддэг газар байсан эдгэрлийн өргөө. Тэгээ энд орж ирээд тэр өнгөө эвэнтэд суусан чинь тэнд яг ингээл үнэхээр эдгэрсэн хүмүүс би ийм юмнасаа салсан ингэж эдгэрсэн гэж бас л нөгөө айх тэр хавдар гэсэн хүмүүс бас идэгцсэн байсан. Тэгсэн чинь өөрөө ирэхгүй нөгөө өөрийн нүдээр хараад чихээрээ сонсч байгаа учраас ч ерөөсө худлаа гэж бодох үндэслэл байхгүй байгаа байхгүй. Тэр идэгсэн хүн өөрөө ярьчихж байгаа юм чинь. Тэгээ өөрийнхөө нүдээр хараад чихээрээ сонсч байгаа учраас надад өөр ирэхгүй тийм ихтгэл төрсөн. Үгүй ямар сони юм бэ? Би ч гэсэн ийм үүртэй. Тэгсэн мөртлөө би одоо надад аргагүй ихэн би эмнэлгээр явж байгаа хаалганд орсон.
Хиймд ороо явж байгаа. Үгүй одоо би надад аргагүй ихэнд л би эдрэгээ хийлгэж байгаа шүү дээ. Бас одоо ийм залуугаараа бас дээшгээ бурхан руу явчмааргүй шүү дээ, тий. Тэгэж удаад тэгээд ингээд үнэхээр тэгчээл суусан. Тэгсэн чинь өөрөө ирэхгүй дотроос үгүй эн чинь ийм айхтар өвчтөй хүн идэх чад. Би яагаад чадахгүй гэж, би яагаад болохгүй гэсэн тийм итгэл үнэмшиг төрдөм бил. Тэгэл би үнэхээр ингэ хичээлийг итгэсэн багш нартайгаа тэр үйл явдлын эвентээр би таарсан хоёр багштайгаа маш азтай хувь өрөөлсөн байхгүй тэр миний хувьд би хизээч ингэж энэ кавант хангаалтад орох яг ингээд зүгээр ирж сонирхоогүй байсан бол би хизээч тийм кавант хангаалтад хоёр багштайгаа яваад таарахгүй өнөөдөр би ингэж 90 саруул болцсон тууллаа хуваалцах байсан уугүй бас тэр сонин шүү дээ. Тэгээд маш азтай хувь өрөөлөөр би хоёр багштайгаа очирсан. Хоёр багштай болон жаргаа багштай үнэн сэтгэлээсээ талархаж яваа. Маш их баярлж байна. Зүйтэй. За тэгвэл манай Бунт орол маань бол хөхний хавдар гэдэг хүн ш. Тэгээд алгаанд ороод 2 удаа хиймд орсон явж байгаад хөтөлбөрийн талаар мэдээд тэгээд өмнө бол онлайн хөтөлбөрийнтэй бол огт хамрагдаагүй ямар нэг ойлголтгүй юм байсан. Би оржсэн хүмүүс таарлаа шүү дээ. Тийм би өөр бясалгал хийж мэддгүү залбирал малбирал 9 шүү дээ. Юу ч мэддгүү. Зүгээр л баг худалч хүнээр сүсэг бишрэлгүйг ихэн чаашаа сүсэг бишрэлтэй ихэн чаашаа зүгээр л тийм хүн байсан байхгүй. Тэгэл тэгсэн чи өөрөө орж ирэл ингээд нүдэрэ хараад ихэр үзсэн. Үнэхээр итгэлстэй. Хөөх гэлстэй. Энэ хүмүүсийг чи хараалстэй. Ямар гоё юм бэ? Ийм гоё 90 сар болцсон байж шүү дээ. Үнэхээр гайхаж биширж ирсэн. Тэгээд тэр итгэл үнэмшил надад байсан да. Өнөөдөр би ингэ хичээлээс ач холбогдол өгөөд хоёр багшаасаа хүртэл авшиг энергийг аваад ингээд өнөөдрийн биеийг бий болгочоод сууж байгаа байхгүй. Тэгтэй. За манай болортой багш Баяраа багш хоёр маань бол манай Бунт орол дээр бол ажилласан байна. Ямар хүн орж ирж ирсэн бэ? Яагаад сонгосон бэ? Одоо манай нэгдүгээр хэлжлийнхэн бол их азтай хөвтэй хүмүүс орж ирсэн шүү дээ. Бас их боломж олгож бид нар авж ирсэн. Тэгэхээр та маань ямар арга гаргачлал ашигласан байв? Ямар хүн орж ирээд өнөөдөр ямар болсон байгаа талаар багшийн өнцгөөс та маань хэлээч. Энэ каван тангаах хөтөлбөр чи нэг шин штэ. Хөгжүүлж яваа бид. Тий, дөнгөж эхлээл нэг Монголд бол дэлхийн нийтэд ч гэсэн байна уу гэд. Тэгээд эхлээд бид нар нөгөө ивентүүдийг зохион байгуулж ирсэн багш нар. Тэгээд тэр ивентэд дээр хамгийн түрүүнд тусагдсан бүсгүй бол Бунт орол байсан байхгүй юу? Нүдэн туссан гэсэн үг. Нүдэн туссан. Тэг тэн дээр би ингээ харахтаа баг тэр ивентүүдэд явж байхдаа эдгэрлийг эхлээд авлаа да гэж харж ирсэн. Тэгээ болортой багш битэр энэ бүр ямар хичээл зүтгэлтэй, ямар ихтгэл үнэмшилтэй хүн бэ гэд. Тэгээ ивент болгондоор ирсэн байсан байхгүй юу? Тэндээс бүр өөрийгөө яг ингээл таниал мэдээл бүр ямар итгэвтэй яаж ингэж бүр өөрийнхөө төлөө үнэхээр чин сэтгэлээсээ өөрийгөө энэ хүн чинь итгэх гэж зориод ингээ явж штэ. Тэгээ өмнө нь хойно одоо тэр одоо сургалтанд суусан хэсэг нь бол хамаа алга энэ хүний хувьд өөрөөрөө өөрчлөлт гаргаж өөрөөрөө ингэж өөрчлөхгүй мөн биш үү гэж ярилцж хагаад би тэр санал тавьсан. Тэгээ каван ангаах үгээд шинэ хөтөлбөр бид нар хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөрт оролцох уу гэж. Тэгэд өөрөө тгийа би бүр яг эндээс сэтгэл олчлоо. Би энд итгэх юм байна, үнэн байна гэд. Тэгээ би тэр анх хэлж орж ирсэн. За каван ангаах хөтөлбөрийн маань гол цөм бол бясалгалын арга байдаг. Тэгээ бусад зөндөө олон аргууд байна. Тэр дундаасаа сая хэлж шүү би бясалгалч хийдэггүй, залбирал гэж бараг юу гэдгийг ч мэдэхгүйгээд тэр энэ бол итгэл үнэмшил өөрийнх нь нэг тийм дотоод сэтгэлийн нөөц байгаад байдаг. Энэ хүн тэр байсан байхгүй юу? Өөрөөгөө л бид нар таньж мэдэхгүй яваад байдаг. За нэг хөмсгөн зангидсан. Үс одоо нөгөө хиймд орсон учраас өөр юм өс нь бүгд унчихсан халзан. Өнөөдрөө сайхан өс нь ургаад. Тий одоо ингээ өс нь ургацсан. Сормоос хөмсөг зураг үзүүлээд онторно. Яг үнэ тийм эмэгтэй байсан. Насны үед манай Бунт оролцсон 30 гэдг настай залуу шүү дээ. Тэгээ хайрын тэгээ ингээ хөхний орд давдартай. Ер нь бол тавилан бол тийм таатай биш. Ийм л хүн байсан би юм хойдын хувьд. За зан чанарын хувьд бол өөрөө ярих байх заастай хүнд гэж хэлмээр. Тий. Ерөнхийдөө миний ажиллаж байгаагаар миний яг энэ одоо мэрэгшиж ажиллах гэж байгаа эмэгтэйчүүдтэй холбоотой эмэгтэйчүүдийн өвчлөлтөө тэрний үүсгэсэн тэр сэтгэл зүйн шалтгаан дээр би ингээд ажиллаж эхэллээд ингээд яг тэргээрээ мэрэгших гэж байгаа. За дээрэс нь бамбай өнчин тарих гэдэг бодис солилцооны. Тэгэхээр эмэгтэйчүүдийн энэ асуудалтай өвчин бол ерөнхийдөө нэг эсрэг гүйцэндээ гомдсон. Манай хүүхнүүд орж ирэхээр зүгээр хамгийн түрүүнд нөгөө нөхрөө яриад эхэлдэг бараг л те. Энэ нь хаанаас эхэлсэн гэхээр л бүр урдаас эхэлчихсэн. Тэр хүнийг жинхэнэ утгаар нь
одоо эр хүн гэдэг талаас нь хараагүй. За мэдээж туулал туршлага зөндөө зүйлээс болоод тавгүй байдлууд үүсчихсэн. Тэр нь тэр далд тухамсарт буюу сэтгэлд ингээ хоногшоод хатуулагдаад бижээд ингээ тэр өвчнийг үүсгэсэн энэ шалтгаан дээр л ажилласан бид нар. За тэгээд ерөөсө хэдхэн хоногийн дараа л сэргээд босоод ирсэн. Маш хурдтай эдгэрлийг хүртсэн. Тэгээ одоо бол төгс эдгэрсэн л гэж хэлж байгаа. Биеийн сэтгэлийн хувьд аль аль дээр сэтгэл зүй бол одоо бүр өстэй пүүл тий одоо 1000 дахин нэгдсэн. За дараа нь ярих байх тий клиникийн хувьд ямар одоо өөрчлөлт гарсан гэдгийг. Тий. За тэгвэл манай бонд хорл маань одоо хөтөлбөрт орж ирээд явхад яг юу болсон бэ? Хүмүүсийг сонир байгаа шүү дээ. Яг яадаг юм бэ? Яг юу болсон? Квант гэдэг юм болоод байна шүү дээ. Манай квант арга хөтөлбөрч бол юм цогц хөтөлбөр байгаа байхгүй тийм ээ. Нэг хүн дээр ингээд 2 багш ганцаарч нэтэй 8 16 удаагийн уулзалт 8 удаагийн бүлгийн уулзалт 6 сарын хөтөлбөр эхний 2 сард ирчимжүүлсэн гэж байгаа шүү дээ. Тэгээд эхний 2 сар бол ЭД1 ЭД2-ыг танхимаар өгдөг. Тэгээд онлайны 6 сарын хичээлийг өнгөө өгчдөг. За тэгээ танхим дээр нэмэлт одоо зочин багшийн хичээл, за одоо эдгэрлийн бүх талаас тэгээ гэр бүл нэмж орсон ч гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэр явц дээр юу болсон бэ? Тэр сонинаас ингээд. Ер нь сая багш маань хэллээ л дээ. Тэр нөгөө үнгүй яванд дээр би угаасаа дараалал 5 өдөр ирсэн. Яаж хийж байгаа би 5 өдөр ирсэн. Тэгтэл би угаасаа төгс эдгэрлийг хүртчихсэн. Яг биеийнхэн хувьд. А тэрнээс хойш яг квант хамгаалтаараа болохоор би багш нартайгаа нөгөө өвчин үүсгэсэн миний сэтгэл зүйн шалтгаан байгаа шүү дээ. Одоо надад жишээ нь уур, гомдол, айдас гурбал тулцсан байсан байхгүй. Тэгээд энэ дээр энэ анхан шатных нь одоо анх их үүсгэсэн тэр шалтгаануудаа олоод засаад хувиргачихсан. Тийм учраас ингээд сэтгэл зүйн хүртэл идэгчиж байгаа. А биеийнхэн хувьд болохоор тэр яг тэр өнгөн эвент дээр байсан. Яг тэр үед би бүрстэ тэнд урсдаг байсан багш тий. Тэр үедээ би бясалгал хийж мэдэхгүй мөртлөө ингээл бясалгахад би өөр ингээл урсаал мэлэмрэл тэр 9 шүдээ нөгөө блок авсан зүйлүүдээ ингээл өөрөө ингээл уйлал ингээл дотроо ингээл хийжсэн. Тэгэд яг төгс би яг өөрийгөө бол эдгэрсэн гэж дотроо бодож байгаа. Тэр угаасаа дотроос хийлэгддэг байхгүй надад. Тэр үед л чи яг энийг өөрийнхөө яг өвчнөө эдгцэн. А тэрнээс хойш яг гаван тангаалтаараа бол чи яг сэтгэл зүйн шалтгаануудаа бүгдийг эдгэцээ. Ингээд бие болон сэтгэлийн бүх юмаа ингээд хоёр талаас нь ингээд хослуулаад эдгэцэн болохоор төгс эдгэрэлийг хүртэж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тийм би чинь тэгээд энэ юунд явахаасаа өмнө уур гомдол айц гурбал тулцсан байсан. Стресс бухимдал нөгөө сэтгэл готрол мотрол гэдэг чинь одоо нөхөр мань байхаасаа байхгүй хөдөө ажилдаа явж дөнгөт нөгөө хүүхдүүдтэй уйлдан би тэг хүүхдүүдээ нааш чааш гэл ингээд чаддаг юм нөгөө хүүхдүүдэд уур гаргадаг болсон байсан. Хүүхдүүд асаа нуудалцсан сайнд нь юмаа булаацалт нөгөөнд орно орохгүй байж дээ үний амьдрал штэ энэ. Тэгэхээр тэр бүгдэд стресстэй л гэл нөгөө гэртээ нөгөө шүүр явнаа л тавих юм гэсэн. Одоо тэрийг мэдж байгаа байхгүй миний сургалтаас хойш сургалтын зугааг уулж одоо би л зүв би цагаан тагтаа та нар хар тагтаа гэдэг юм л ер нь яригддаг байлаа шүү дээ. Тий. Тэгээд одоо энэ сургалтын цуснаас өөрийгөө харахаар би ч ястай нэр ийм сэтгэл зүйн шалтгаан байсан байна. Энийг мэдэхгүй ингээ бүр ингээ тагтагтан тулж исэн байна. Тэгээд энийг минь ухааруулж хэрүүлэх гэж надад энэ зүйл мань ирсэн юм байна. Тэгээд энэ зүйлийг ингэж ойлгосноосоо би одоо энэ өвчнөө би айхтар хэцүү хүнд муухай өвчин эдэгдүү өвчин яаваа даанч гэд би биш бүр манай ах хүртэл мань ингэдэг гэсэн би ганц ахтай ах мань хүртэл айлын 2 хүн хүүхдийн нэг нь яагаад ингэчүүлдэ яавдаа даанч ингэжсэн. Тэгээд би одоо ингээ ерөөхдөө энэ хичээл суугаад энэ ийм учиртай юм байна ингэж болохгүй юм байна ингэж болох юм байна гэдгийг мэдсэн учраас ахтаа хүртэл хэлж байгаа байхгүй ахаа эн чинь харин ч зүгээр гэж байгаа байхгүй харин ч энэ зүйл чинь надад өнөөдөр ирсэн дээ тий өнөөдрийн биегээ олж буруу зуруу алхаж явсан тий буруу сэтгэл зүйн төлөв байдал байсан хүнд ууралж гомдож уцаарлж ингэжсэн бүх юмнууд маань аргаа бараад чи болохоо байлаа гэд жижиг дохиур дохио бие дээр минь иржсэнийг анзаарч мэдэхгүй явснаас за энд ерөөсөө ийм л юм өгөөд ингээл энэ хүн ухаарах юм байна ухаарахгүй гэдэг ийм юм гээд надад заяасан юм байна. Тэгээ харин энэ зүйл мань ирээд энийг би харин ухаар зэхээрээд ингээд жаргаа багшийнхаа хичээлээр 2 багшийнхаа буйнаар ингээд энэ зөв зам дээрээ гарсандаа бол талархах хэрэгтэй байна. Энэ тэгэхээр би энийг хөвхний хавдар гэж нэрлэхгүй ядаад би энийг бяхихаа дайд гэдэг байхгүй. Тэгээ энийгээ би урт наслуулагч гэд нэрлэлчи. Аз жаргал руу өтлөгч гэд нэрлэлцэн шүү. Та битгий хавдар мавдар гэж яриараа ингэж байгаа байхгүй. За нэрээ тийм байх шүү гэдэг. Нөгөө ах маань бас хүү юм болохоор ойлгож байгаа. Тэгэнгүүт над руу ингээ ярьдаг гэсэн. Миний ганц ах учраас айгуух санаа зовно. Яаж яах ахын дуу имчилгээ чи яаж ийн зүйл дээр над руу бүр ингэж ярихаас халгадаг.
Тэгээд ахын дөө яаж ийн гэд ингээд чамайг цаг байхаар одоо бас яасан юм бол санаа зовоодох юм. Амьдүү гэж ярьдаг. Тэгэхээр ах минь наа чин буруу юм байна. Яг цаа дотхны чинь үг та намайг дүүгээ өгч ийн үгүй юу өгөөгүй байна уу гэж асууж байгаатаа ижилхэн юм байх шүү. Би шууд. Тэгэхээр тэрний оронд ахын дөө сайн уу гэд асууж тэгэхээр чин би хүн ингээс асуухаар чин сонин яг тэр цаад мөн чанарыг ойлгоцсон учраас та намайг сайн юм аа гэж асууж явах юм бол би тань сайн гэд хэлнэ. Та надад санаа зовхын оронд надыг гоё ерөө дүүмний эрүүл саруул байх болтугай, урт наслах болтугай, аз жаргалтай байх болтугай. Санаа зовлт чинь хүнд ямар ч хэрэггүй. Зүгээр л тэр хүнийгээ тэр байгаа өвчин зовлонтой байдалтай нэвлэрч хүлээн зөвшөөрч бөөр төрөгөөч байхгүй тэр хүнийхээ муу мухаг өөртөө ингээд өөр дрэ ингэж авдаг юм байна гэдгийг ойлгосон учраас ахта тэгж хэлсэн. Одоо тэрнээс хойш миний ах маань гэдэг бас. За ахын доо янз гоо гэдэг. Янз нь гэж байна. Тэг янзын. Та янзын уу гэхээр янз гэх би болсон мэт. Тэгээд энэ хичээл цууснараа зан ааш маань хүртэл өөрийнх нь болохгүй байгаа зан аашуудаа хүртэл олоод мэдсэн. Гэр бүлийн уур амьсгал хүртэл сайжирсан. За таны өөрчлөлтөн дээр одоо жишээлбэл анзаарагдаж хэлж байгаа таны гэр бүлийнхний одоо тэр мессеж хизээс мэдрэгдсэн. Ер нь биднийг хамгийн түрүүнд гэр бүлийнхаа бол анзаарч эхэлдэг шүү дээ. Тэр анзаарал тань дээр яаж мэдрэж илэрсэн бэ? 2 хоногийн эвэнд суучаа гэртээ очсон чинь манай дунд охин гэсэн одоо 7 настай. За. Би нөхөртөө уцаараар суужсэн чи ээж гээл гэж яасан гэсэн чи. Яг нөхөртөө ярьжсэн. Таны эн чинь л гэдэг. Тэгэхээр би нөхөртөө яриад дуусах. За байж байгаа юм хаа ээж наав тань яриад байгаа гэж дуусчихад. Яасан гэнэ гэсэн. Таны эн чинь л гэдэг. Би тохроо заяа. Тэгээ яасан гинт санаад би нөгөө энэ хоёр дээр дандаа нөгөө ууралж стресстэй ингэж явсараад байсаа овоолоод тэгээ энд нөгөө хөдөөний зам ингээ хоёртой зам тогтсон байдаг шүү. Тэрэн шиг яг ийм гүн гүнзгий хавилд тогтсон гүвчлээ. За. Тэрийг нөгөө охин минь ингээд би зүгээр байхдаа тэнийлэхгүй ингээд тэнийхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд зүгээр байж байхдаа ингээд тэнийр болсон. Тэрийг манай охин харсан. Хөөх нэр тийм биш тэгээд цалин тараад би миний энэ зүгээр алдсан байж тээ гэдэг ингээд тийм биш тэгээд таны эн чинь бүрстэ янзын болчих та тааст янзын болчих гэд өөр ээжд нь юу өөрчлөгдсөн бэ гэд мэдэхгүй гэсэн чинь таны зан ааш чинь сайхан болцсон байна та инээдэг болцсон байна гэсэн уурсараад бүр дандаа стресс нервцараад бүр инээд гэдэг юм байхгүй болцсон байсан байна тэгээд би хоёр дахь өдрөөс нь манай дунд охин 7 настай хүүхд тараад намайг мэдчих та инээдэг болсон байна уур чинь багассан байна бид нарыг ингэж гоё тэрвэрж байна гэд гих мэтчлэн ингээд тийм бол шууд өөрчлөлт гарч байгаа байхгүй. За зэгтэй. Осын харилцаа. Тий, осын харилцаа. За тийм гэр бүл уур амьсгал хүртэл сайжирч байгаа. За хань нь яг юу гэж яах юм гэж. Тий. Эхлээд би чинь ингээл нөхөр надаас хайр үсээд байдаг. Би нөхөр байхасаа байхгүй нэгтэй өнгөт надад нү хайр мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр би чи надад хайр өгдөг чинь би чамаас хайр авахгүй би чамд яаж хайр өгөх юм? Надад тийм мэдлэг мэдээлэл алга байна шүү дээ. Чи надад хайр өгөхгүй гэж би чамаас авах юм бол чи юм гоо хайр байдаг гэд мэдрүүлээд ингээд чамд яаж урмын үг хүлээд хайрыг үг хүлээд байж шүү дээ. Ер нь бол сүүлийн хэдэн жил маш их хөрцөн байсан л да. Харилцаа бол байхгүй ингээл юм л халгаар хоёлаа ингээл ам мурыгаал ингээд болцсон. Тэгээд тэгсэн өөрөө өөртөө ажиллаа хүн чи өөрөөсөө гаднаас биш дандаа өөрөөсөө одоо өөрийнх нь зан ааш болохгүй юм дандаа өөрөөсөө хайж энийгээ засах юм байна гэдгээ мэдээд нөхрөөс заавал авч шийж хайр өгөх биш. Өөртөө ахгүйгээр би эхлээд нөхцөл болцолгүйгээр хайр өгөх юм байна. Тэгээд тэгэхээр чин тэр хүн чин тэртээ тэргүй эргээгээд буцаагаад ингээд хайр нь буцаж ундрах юм байна гэдгийг ойлгосон. За тэр хэрэгжүүлээд өгнө. За ингээд зүйтэй. Тэгэл ер нь бол бидний энэ хөтөлбөрийн онцлог юу вэ гэхээр бидний тухайг өвчин бол биднэрт өнөхөө сонирн биш. Бид нар тухайн өвчин үсэн сэтгэлийн шалтгаан дээр л ажиллаад байгаа шүү дээ. Тэн дээр бол манай эдгээр засгийн хөтөлбөр каван тангаах одоо цогц хөтөлбөр маань бол чиглүүлж байгаа. Манай багш нар маань ганцаар суулдаг бүр яг илүү далд хумцгийн төвшөнд очиж чиглүүлж өгч байгаа шүү дээ. Тэгээ тэнд яг түр ингээд хувиргалт гэдэг ингээд хүмүүсээс хувиргалт гэхээр юу ч ингэж бодно шүү дээ. Тэгэхээр хувиргалт гэдэг талаас нь манай Баяраа мэдээ мэдээж одоо харах үнцгийг яаж яадгийг гэдэг тэр ингээд нэг юм жишээ хэлвэл хүмүүс хувиргалт гэдэг зүйлийг бас юу яриад байгаа гэж бодож магадгүй тийм ээ. Түрүү хэлсэн. Тэгэхээр энэ өвчин болоод зан чанараар гарсан энэ харилцаа хандлага дандаа гадна талдаа үүссэн нөхцөл. Тэгвэл тэрний үүсгэсэн нөхцөл нь үүсгэсэн үндэс нь миний дотоодод байгаад байгаа. Тэр дотоодод байгаа эсшэрхэг бүр хамгийн бага нэгжид бүр хамгийн дотор талд нь очиж тэр бяцлаглалын тусламжаар чиглүүлэлт дээр энэ тэгтээ нэг арга байна л да. Тэгээд тэнд нь одоо тухайн одоо хүнд нь хүрчээж тэнд таагүй нөхцөл үүсэдэж шүү дээ. Одоо гомдол үйл явдал болцсон. Өнгөрцөн гэл тийм. 30 хэдэн жилийн туршид бонд орол дээр нэг үүссэн юм дурсамж байгаа тань. Таагүй дурсамж тэр таагүй дурсамжийг тэр тухайн нөхцөлд нь хэдэн нас ч юм мэдхгүй те бонд орлын үе жишээлбэл 3 настай бонд орлын тэр үүссэн байгаа
таагүй сэтгэл зүйн төлөв нөхцлүүдийг эсийн төвшөнд нь очиж одоо кавант гэдэг хэлээд байгаа юм байхгүй. Тэнд нь очиж таатай зүйлээр өөрчлөхийг хуургалдаг хэлээд байгаа юм. Гэхдээ тэр хүүхэд юу хүсэж ирсэн? Тэр хүслээ тухайн хүн биелүүлж байгаа. Тэгэхээр тэрнийг ингээд нөгөө чиглүүлэлтэйгээр орохгүй бол хувь хүн өөрөө надад тийм юм байна штэ гэдэг юм бас ингээд шууд ингээд мэдрээд байдаггүй. Онцлог энд байгаад байдаг. Тэгэхээр хуургалт гэдэг манай одоо бунтард ярьж байгаа зүйл юм. Зүйтэй. За тэгвэл хөтөлбөрт хамрагдаад та маань бол одоо ингээд анагаа ухаанаараа ч явж ирсэн тийм үү? Баглагаа илгэсэн химийн тариагаа бол илгэж байсан тийм ээ. Дээр нь бол үндэс болсон сэтгэл зүй бол ингээд байгаа юм байна гэдгийг бол ойлгоод ингээд хавсраад хийж болж байгаа байхгүй тийм ээ. Ингээд явж ирсэн байна. За ингээд үр дүнд бол анагаа ухаан талаас та ямар хариу хизээ авсан ямар үр дүнтэй байгаа? Бүх шинжилгээ цусны шинжилгээ цусны дэлгэрэнгүй тэгээ дээрээс нөгөө томо бүтэн биений томографтай харуулсан. За. Тий. Тэгэнгүүт цагаан айс нь хэвэн болж өссөн. Дээрээс нь авдрын маркер нь байх ёстой хэмжээнд очсон. Тэгээд бүтэн биений томографаараа амар нэг өөрчилсөн энэ тэнд өсөрхийлсэн дагсан тийм юм байхгүй. Цойрол. За ямар сайхан. Нуруу. Тэгээд би чи нөгөө нуруу хүзүү ахар сүүл өвддөг. Тэгээд бүр асуултын тэмдэг шиг ингээд зургийг надад харуулж хагаад нөө ингээд яг асуултын тэмдэг шиг ингээд нэг ийм махис юм. Тэгээ би бүр хөдөө мөдөө явах эсвэл ингээд хот дотроо ингээд машин мараа явах гэхээр би бүр сүүлийн үед бүр сууж чадхаа байц. Хүүхдийн гошонкын хонхор байдаг шүү. Гошонкны хонхор тэрэнд нь суугаад машины бараа явдаг гэсэн. Хот дотор эсвэл хөдөө мөдөө явахдаа. Тэгээ бүр сүүлийн 2 жил уламжлалт тэмдэглэгээр яваад бариулаа зүгээр болоогүй. Тэгээ надад нэг номын ихч байдаг. Тэр ихч дээр өөрчлөж энерги барай л гэсэн. Тэгээд тэгэхэд би цагаас 30-аас цаг суудаг болсон. Тэгээд яг ингэ хөтөлбөртэй хамрагдаад эдгэрлийн өрөөний хангичээл цугаад ингэ явхад би бүтэн өдөр хичээлдээ суухад асуудалгүй болсон байсан. Тэрийг бүр мартсан байсан. Тэгээд сүүлд гинт санаад багштай. Сүүл багшаа би нэрээ ингээд ахар сүүл өвдөө сууж чаддгүй байсан. Тэгсэн чинь ингээ одоо өдөржингөө машинаа бариад юм уу? Хааваас нутг руу 1100 км газар ганцаараа машинаа бариад тавихад асуудалгүй явдаг болсон байл л штэ багшаа гэх. Тэгээд сая томограф харуулах тэрийг мэдсэн байхгүй саяхан. Томограф харуулсан чинь за та ингээд гоё гифтэрэ гэдгээр ингээ гифтгэжсэн чинь өөх та чи ямар гоё нуруутай их чи гээд нөгөө имраа ихчихсэн хүн тэгж юм томограф. Хүй тийм байна уу гэдэг нэг гинт санаад хүй тийм байна уу гэдгсэн чинь тийм байна тань шиг гоё нуруутай хүн би өстө хараагүй гэж юм. Хөө тийм үү нэрээ юу гэд инглишсэн чинь нэрээ таастай гоё нуруутай байна тань шиг нэм нурууны ясны бүтцтэй хүн хараагүй гэж. Тэгэхээр нөгөө хүзүүгээ санаад хүй хүзүү нь ямар байна гэдэхгүй юу. Хүзүүч гэсэн өстө асуудал алга хичээ гэж. Тэгэхээр нөгөө ахар сүлд асуугаад хүй нөгөө ахар сүлд нь ямар байна гэсэн. Таны би хэлж штэ таны ясны бүтцтэй ярих юм аа. Тэгэхээр хөөх чи ямар гоё мэдээ хэлдэг хүүхдээ баярлаа гэдэг зүгээр. За энэ одоо их сонирхолтой юм болдог бид нэр. Одоо нэг тухайн хүн маань анх орж ирэхээр нэг өвчнөр төвлөрсөн явж байгаа шүү дээ. Одоо жишээ тэр нэг өхний угаал шийдийг орж идэг. Гэтэл анагаа ухаан бол яах вэ? Яг тухайн эргэтэндээ тарсан имчилгээ давталгаа хийгээд явж идэг. За анхаар маш сайн үдэн гаргаж байгаа. Гэтэл бидний энэ цогц хөтөлбөр эдгэрийн хөтөлбөр юу вэ гэхээр тухайн хүн сэтгэлээ засаад ирэхдээ хажууд нь байсан өөрийн мэдлэхүү тийм олон төрлийн одоо ингээд саний таны хэлж байгаа шиг тийм ээ маш олон төрлийн зүйлүүд нь идэгцэн байдгаар их онцлог их сонир мартчихдаг штеп хүмүүс мартсан байдаг гэж яриад. Тэгээд энэ зүйл ингээд болж ядгаар үнэхээр ингээд сонирхолтой гайхалтай болдог л тоо. Одоо нөгөө мэдхгүйгээр эдгэрлээ өгч байгаа. Одоо даалгаж байгаа өвчнүүд нь одоо 30 хэдэн настай гэсэн мөртлөө энэ насанда баймгүй бас хөөрхөн ингээд хуруу дараад 20 30 бичсэн байгаа байхгүй. Одоо мартчин ингээд тухай сургалтын зуудахтаа биччихсэн мэлээ. Тэгээд тэгсэн чинь тэд нар маань бүр бонусанд нь идэгцэн байгаа байхгүй. Тийм. Гэхдээ би бол анхс ингээд сургалтын цугтаа эвэнт дэрэгтэй бол энэ нөгөө өөрийнхөө энэнд төвлөрөөгүй зүгээр л одоо тэрээс өвчин үүсгэсэн сэтгэл зүйн шалтгаан дээр төвлөрч ажилласан. Тийм. Нөгөө багш хэлдэг штэ өвчин дээрээ төвлөрөөд авах юм бол идэхгүй гэдэг. Тэгээ би энэ ерөөсөө надад ийм байгаа гэж ерөөсөө бодоогүй ор тас мартсан байсан. Тэгээ тохируулалт надад маш хүчтэй явагдсан. Хоёр багш манд игцэн байхгүй нэрээ. Гол гоё юм мартсан биш. Хоёр багш минь нэг нь нэстэ биений ядруухан байсан болохоор тохируулалт айдуу зөөлөн яваасаа гэж залбирсан гэж байна. Нэг нь болохоор тохируулалт маш хүчтэй олон дахин байнга явагдсан гэж байгаа. Тэгэхээр би санаанд өгөө сууж ирсэн аа.
би дотроо ирээд хэлчихгүй хичээлийг яг эдгэрлэрэн сууж ирсэн аа. Би тохируултыг маш хүчтэйгээр мэдрийг хэлчихгүй. За. Тэгсэн чинь маргаашнаас нөхсүүлээл зүгээрстэй нөгөө хагалгаанд орсон тал чинь жас гэдэл тэгэл нэмэгтэйчүүд цавсуулгаар чинь ингээл зүгээр ингээл бацлаа л ингээд дуншилт өгж байгаа юм шиг ингээл бацлаа л. Тэгээ нөгөө нуруу муруу ахар сүүл мөлж өгдөг. Тэгээ нөгөө хагалгаанд орсон талын энтэл маань болохоор ингээд ерөнхийдөө энэ хэсэг маань ингээд аюух хорсч өгдөг. Энэ хүртэл тэгэл ингээл энэ тэндгүй ер нь ингээл тохируулт маш хүчтэй явагдаад. Тэгээ нэг өглөө амралтын өдөр байсан. Хасаа өдөр унтаа босоод ирсэн чинь хоолон дэр нэг юм ингээд яхахгүй нэг бөндөрөм тэглээд ээ. Тэгэхээр энэ одоо юу юм бол одоо би анаа төрчихсэн юм бах та цэр мэрэлсэн юм бах та. Тэгээд цэр мэрэл гарч байгаа юм бах та гэдэг. Хоолгоо ингээд шахаатай л. Гэсэн чинь нэг юм гараад ирлээ. Оо за. Тэгэхээр тэрийг хайчлаа гэсэн чинь нэг том ногоон гатуу цэр байна. Аа за. Тэгэхээр дахиад ингэсэн чинь нэг л юм тэглээд болдгоо. Яг хил тагны хоёрын хооронд ингээд нэг юм амруу орж ирэх гэсэн мөртлөө бүр наашгаа орж ирэхгүй ингээд тэглэдэг байгаа байхгүй. Гэхдээ ямар сайн юм бэ ингээд хоолгоо шахаалаасан чи байгаа л. Тэгэхээр ингээд тойлонд очиж харсан чинь нөгөө тагнаанаас унжсан байдаг чи хүүхэн хил лөө. Хүүхэн хил маань бүр ингээд шолхоос яг чигийн улаан шиг юм болоо. Шолхоос чигийн улаан шиг болоо ингээ бөнжгөн живэл яах вэ? Тэгэхээр хөө ямар сайн юм бэ? Хөө би чинь яа хүүхд тахта хоолойны ангидаа тэр нь үе мөчөндөө орсон зүрхэндээ орсон гэж имжлэг хэлгэдэг байсан. Хөөх тохиолцтой ингэж мундаа явж байгаа юм бас те. Миний хоолойны анги зөөл зүгээр болчихж байгаа юм байна. Эдгэрэлт юм байна. Ямар гоё юм бэ гэдээ би эрүү саруулсан хоолоондоо талхарлаа гэдэг ингээд 3 хэлсэн. Тэгэл хүүхдүүдийн хоол гэр орны ажил гэл ингээд мартчихгүй юу. Тэгээ орой унтахтаа гинт ингээд санс ингээд чүлсээ залгсан чинь зүгээр болчих. Ингээ талент ачаа харсан чинь нөгөөх чинь ийм хэн болоод хийвээ зарсан. Тэгэхээр энэ нөгөө нэг сэтгэл хүний дотор байгаа хүч гэдэг зүйл бол агуу хүчтэй байдаг. 3 удаа хоолойгоо ингээл илэхэд тэр эдгэрч гэхэд ингээ баг үлгэр юм шиг сонсогдсон шүү дээ. Тэгэхээр бунд орол маань бас бусд хүмүүст би нэг тус хүргээсэй гэж хүсээд нэг зүйл сануулах гэдэг. Тэгээ одоо зөндөө олон хүмүүс ингээд ганцхан хүний биш хавдартай ингээд зөндөө хүмүүс химийн эмчилгээнд явж байгаа. Тэгээд орж ирээд химийн эмчилгээнд явж байгаад ирсэн хүмүүс нэг тулгамдсан том асуудал байдаг. Юу гэхээр зэрэг нөгөө химийн тариагийн одоо эмчилгээ чих хортой энэ төргээд усууд ингээд нэг тийм ам дамжиж яана уу 90 хортой шүү дээ. Тэр чинь нэг тийм юмар болоод тэнд ингээ бүр ингээд бунд орлын хувьд бол эрэхтэй ингээ химийнхаа тарианд тэр 2 удаа орчоод ирсэн. Тэндээ бүр захиж яаж орноо би ер нь химийн тариаг өстө давахгүй байна гэдэг ийм байдалтай нэгдүгээрт орж ирж байсан. Тэгээд тэрнийгээ даван туусныгаа ер нь химийн тариаг энэ одоо зөндөө олон хүмүүст мэдээлэл хүрээсэй гэж бодоод тэр талаараа нэг яриасэй гэж бодож байна. Нөгөө талаар ийм залуу эмэгтэй мөртлөө биений юм одоо ирэхгүй болцсон байсан. Тэгээд одоо болоо хэвэн болсон. Тэгэхээр энэ талаасаа за зөвхөстэй зүйл байгаа юм байна. Тэгээд юу яасан? Би ч нугаас нөгөө 2 удаагийн хиймд орсон байсан болохоор тухайн үедээ бүр ингээл нүүр цараймаар авах юм байхгүй шүү дээ. Нөгөө сэтгэл готрол нөгөө арьсаа энэ дээр авалчаад одоо яг тэр хиймд орсон үеэ би төсөөлж хэлэх юм бол шалны модон дээр халаад тахвал ямар харагдах вэ? Яг л тийм байсан байхгүй би гэртээ 2 удаагийн хиймд орсон судас байхгүй бүх судас яг нэг талдаа хэлж байгаа байхгүй би халгаанд орсон учраас халгаан талд хийдгүү мэл. Тэгээ энэ талдаа хэлсэн бэ. Тэгэхэд ингээд бүр химийнхэн тарианд би 2 хоороо шантарсан. Химийн тариа бүтэн өдөржингөө залгуулад тэгээд дуусахтаа 7 хоног доотлон 7 хоног дээдлэн 10 хоногийн хордлого тайлах тариа хийдэг. Бүхс тариа дархлаа дэмжих болон хордлого тайлах тариа хийдэг. Тэгэхэд би ингээл 2 тариа чи яана би өстө барахгүй байна. Яаж давна гэж бүр ингээ царай зүсч авах юм байхгүй харалж марлаад жижигхэн ах минь хэлжсэн жижигхэн харан болцсон байсан гэд. Чамайг яаж давна гэдээ аханд бодчихсон. Одоо өстө ахын яах юм бол. Тэгээд тэгэнгүүт би тэгэхээр тэр химийн тариад орж явахдаа бол энэ хичээл цугаагаас учраас мэдэхгүй хүмүүс чинь нөгөө химийн тариаг чи хортой, үс ундаг, хортой, хордлогонд их ордог, хордлогоо давахгүй дээшээ аваа явчихдаг гэдэг ярьдаг байсан. Тэрийг хүртэл зуулж ирсэн болохоор за одоо ингээд вирус хордлогоо даалт дийлэхгүй явах юм байна гэсэн угаасаа л тийм бодолтой байсан. Тэгэнгүүт энэ хичээлд ороод ирэнгүүт хүнийг харах үнцөг, ертөнцийг үзэх үзэл үгүй одоо тэр тариагаа хүртэл би химийн тариагаа хүртэл хор гэж бодож ирсэн бол 3 дахасаа би шууд залбираад хэлж байгаа байхгүй. Өө сайхан эрдэс витамин, минерал минь, аршаа минь. Энэ нийлээс эргэтэн бүхэнд минь хурж үйлчж ангаах хөстэй газраа бүгдийг хурж үйлчж ангааж идгээж энэ биеийг минь толгоон оройноос хүлийн бол хүртэл бүх цуснд нь байгаа бүх болохгүй бүхнийг цэвэрлж ингээд сайхан гараад намайг ангааж идгээж цоо өрөө сарвал болгохолтгой гэж залбираад хэлээд бас 3 дахасаа. Тий. Тэгэнгүүт би 3 дахасаа ямар ч химийн тариамааранд ороогүй нөгөө хордлого мордлого байхгүй зүгээр ямар сайндаа багш минь гिचээл заахта шатан дээр гүйж хат би хажуугаар гүүгээ хажуугаар гараад яах вэ? Өө бон торлоо багш иржсэн. Багш бүр намайг өө бон торлоо гэхээр харсан чи багш өө гэсэн би гинт санаа зовоод гिचээл заах байгаа хүнийхээ хажуугаар хуйс ялах шиг гүүгээ гараад явжсэн байхгүй. Тэгэж би эрс өөрчлөлтийг залбирчээснээрээ тэгэж эрс өөрчлөлтийг авсан. Тэгээд нөгөө асуулт нь багш тий биений минийх зогссон байсан. Химийн тарианд нэг ороод зогссон байсан. Бараг ирээгүй 2 сар болсон байлоо. Тэгээ энэ нөгөө эвэнттэй анхны эвэнттэй ирэхэд бүр ингээд
тэнд л супер идэргэлт гэж төгс хүрцэн нэрээ. Тэнд ингээд би яхад ингэж тэгвэл ингэж болох юм байна гэсэн ийм өвчнөө эдгэж болж байгаа юм чи вирус нөгөө энийгээ бодоогүй хамгийн түрүү миний сэтгэл зовоож ирсэн юм. Би дөнгөж 30 эдэх настай цэвэрчмээр байгаа байхгүй юу? Уул нь бол тэгээ миний биений юм тусаа 2 сар болсон байсан. Би тэгээ цэвэрчлээгээ бодож ирсэн. Угаасаа химийн дараанд орохоор ер нь хүмүүс цэвэрчдэг гэж ярьд юм бил. Биений юм зогсчдаг гэх. Тэгэхээр би ингээд тэхгүй тухайд өстө бясалгалаа ихтэй нөө. Биений юм зүгээр ирээл зүрстэй даамсаг дүүрэн хайл засгарж яана гэсэн чинь нэрэ маргааш нь миний биений юм хүрээдэрсэн. Хурж ирэхдээ бүр айгүй сонин ирсэн. Бор шоколад шиг нөгөө элс шиг чирхэхтэй. Тийм бор өнгөтэй юм ирж ийсэн. Тэгэнгүүтээ бүр нэг юм нөөж гарч ийсэн. Тэгээд маргааш нь ингээд хийм болоо. Ямар тэгээд өөр ирэхгүй итгэж байгаа юм чи яахаа өөр дээр тохирвол өөр дээр ингэж илэрхийлж явагдаж байгаа юм чи яах намайг түүнээс чи энэ хүн ийшээ суугаад энийг сонирхоод энийг ингээд гэсэн намайг хинч байхгүй өөрийнхөө зүүн савингоор өөрийнхөө сүнсний өгөгдлөөрөө энэ багш нартайгаа утсан жаргаах шингэшээлийг сонсон үзсэн харсан суугаад мэдэрсэн тэгээ өөр дээр тэгэж ангаалт эдгэрэлт тохируултыг мэдэрсэн хүн чи итгэхгүйгээ яах юм биений минь ирчлээ штэ гэд ингээд ирсэн тэгээд тэрнээс л мэдрэмж өгсөн үүдэмшүүд хийсэн маяг өндөр байсан тэгэл уусаа тэнд тэгтэл би угаасаа АМ-д дээр л уусаа төгс эдгэрлийг хүртсэн за тэгээд их л сонирхолтой л үр дүнгээд бас ингээл анханасаа аваад одоо хүртэл гараал ингээл явж байгаа юм байна. За ерөнхийдөө бол ингээд хэдүүлгийнхаа яриа бол өндөрлөх ингээд өгч байна. Таны ангаах ухаан талаас нь гарц дүгнэлтийн төгсгөлд нь манай эмч маань ингээд хэлнэ. Тэгээд танд маань одоо нэмэлтээр хэлэх зүйлүүд юу нь юу байна? Эдгэрчээ таны цаашийн зорилт юу нь юу болсон бэ? Ингээд та сүлээгээ танд хэлтий да. За ингээд би ямар ч байсан ангаах талаасаач тэр би сэтгэл зүйн талаасаач тэр ингээд хоёр талаас хавсраад өөрийгөө эдгээсэн учраас эдгцэн хүн ч эрүүл болсон хүн чинь нөгөө өвчин бодохгүйгээр дараа чи нөгөө хөсөл мөрөөдлөө хүртэл санд юм байна. Би ч одоо их л уул мондог хөсөл мөрөөдөл зоригтой хүн байсан байгаа байхгүй. Тэгсэн тэрийгэ хүртэл мартсан байсан. Тэгээ одоо би чи эрүүл болсон хүн чинь нөгөө би нэр ийм хөсөл зориг мөрөөдөлтэй штэ гэдгээ санаж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо миний хамгийн ихний зориг бол менторийн сургалтанд суух байсан. Тэрийгэ суугаад одоо дүүрч байна. Амжилттай дүүрч байна. Тэгээд дараа нь одоо бас нэг том зориг байгаа. Тэгээ бас нэг зориг маань бүтэж байгаа. Тэрийгэ яг бүтснийхэн дараа яг бэлэн болоод 100% болсныхаа дараа багштайгаа тэр баярт үйл явдлаа ангийнхантайгаа хуваалцсан гэж бодож байна. Юм лээ. За баярлалаа. За ингээд бунт хорлын маань сэтгэлдээ туссан гэрэлгийгээ багш нарынхаа тийм ээ ингээд өргөөнийхөө жаргах шиг чиглэлтэйгээр сэтгэлдэн сайхан гэрэл тусчээ. Тэр сайхан туссан гэрэл чинь биеигт нь эдгэжээ. Тэгэхээр одоо бие сэтгэлийнхаа туссан энэ гэрэлгийг тэв дэлхийгээр дүүрэн сайхан доторл болдгоо гэж өсгөн өрөөгөөд энэ ярилцлага ингээд энерги өндөрлөё. За баярлалаа. Хоёр багштай жаргаа багшийнхаа буянлаг үйлсэд чин сэтгэлээсээ талархаж байгаа хоёр багштай хайртай шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За эдгэрлийн өргөөндөр маань бас эрүүл мэндийн зөвлөх ажилтдаг. Тэгээ хүний гавьяа тэмч долгормоо амч маань өвчтөнгүүдийг одоо биен дээр одоо өвчлөлттэй ирж байгаа ихэнх хүмүүс л байна л да гаван ангалтан дээр. За тэгээд тэр хүмүүсийн маань анх эхлээд ямар байдалтай клиникийн үед ямар шинжилгээтэй үнэлттэй гарч ирчээд одоо бунт хорлын хувьд ямар байгаа талаар та эмчийн тайлбарыг өгөөч гэж хүсэж байна. За подкастыг сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн минь төргий. За бунт хорл гээд энэ эмэгтэй бол одоо 40 чүрээгүй юм сайхан залуухан эмэгтэй байгаа. За тэгээ хөхний хавдар хаалгаанд орсон гээд тухайн үед уулзахад бол одоо химийн эмчилгээнээс болоод толгой бол нүцгэн толгойтой алчууртай байсан. Тэгээ аяндаа ингээд ургасаар байгаад ингээд ийм гоё өстэй болж байна. Тэгээд ерөөсөө нүдэн дээр нь л маш сайхан болсон. За тэгээ шинжилгээний үзүүлэлтүүд дээр ч гэсэн хавдрын маркер бол одоо ерөөсөө доктортой хэвийн байгаа. Нэг одоо бүр нормын хэмжээнээс бар 3 дахин бага тийм байгаа. За дээрэс нь одоо компьютер дээр ч гэсэн энэ зүрийн одоо булчирхаанууд нь бас харьцангуй багасаад ингээд хэвэндээ баг орж байгаа. За баг зэрэг одоо фиброз өөрчлөлт гэж ярьдیں۔ Да тэр бол аяндаа шимэгдээд тэр хийсэн өмнөс заслын төртэй холбоотой баг зэргийн тийм юм байна. Тэр бол одоо суурин дээр байгаа нэг холбогч эдийн л юу юм тэрнээс нэг ноцтой юм бол байхгүй. За тэгээд цусны шинжилгээнд дээр химийн эмчилгээ энтертэй холбоотой цагаан эс жахан унаад байсан бол одоо хэвийн болсон. Одоо 4.1 хэдтэй нормонд орчихсон байгаа. Тромбоцитын тоо бас жах өсөөд цус өтгөрөх тийм шинжүүд байсан. Тэр бүхэн хэвэндээ орсон. Зүрхний эхо дээр
тэр 2 хавцас давхлагын их ойлд ихтэйгээд хийм эмчилгээнд дөр нь орж байгаа хүмүүст хавдрын хийм дээр бидний анхаардаг юм бол зүрх дээр нь тэр уушиг тий гол хэрэгтнүүд байдаг. Уушигны зургал энтер дээр эрэмтгэн дээр ямар ч өөрчлөлт байхгүй. За зүрхний их ойлд давтаж хийхэд тэр материал авахлагын одоо их ойлд ихсэн. За тэгээ үнхэлзэг халсан шингэн байсан. Тэр бүхэн бол одоо энэ сүүлийн одоо 1 сард хийгдсэн зүрхний эхог орвол зүрхний агших чадвар хэвийн байгаа эхо ойлт бол хэвийн болсон хавлагын. За дээрэс нь тэр хэвлийн перикард одоо үнхэлзэг халилт байсан шингэн бол одоо өөрөө шимэгдсэн байж байгаа жишээтэй. За ингээд бол шинжилгээний үзүүлэлтүүд ийм сайхан үр дүнтэй юм байгаа болохоор энэ хүний хувьд бол одоо бүрэн төгс эдгэрэл явагдсан гэж үзэж байгаа. Тэгэхээр бусад юмыг нь бол одоо та нар ингээд ярьчихж байгаа болохоор тэгээд өөртөө их сайн ажилласан залуу хүн би бол бас жаахан санаа зовж л байсан л да анх орж ирэхэд 10 сарын сүүлээр материал аваад ирэхэд. Гэтэл одоо нүдэн дээр минь ингэж ийм сайхан болсон. Баяр хүргье. Тэгээд одоо за маш их баярлалаа амжилтанд ийм сайхан мэдээ дуулгаж ингэж гоё эдгэрлийг өөртөө авсан та хоёртаа талархлаа. Тэгээ одоо жаргаа огш маань ер нь идгсэн хүмүүстээ бас бэлэг өгдөг. За манай бонд хорлол одоо эхний 10-д жаргаа огшийн бүх сургалтанд орсон хүмүүсээс онлайн тэгээд танхимын анги тэгээ энэ квантад орсон хүмүүстээ 200,000 төгрөгийн эрхийн бичиг дээрэс нь өөрийнхөө зохиосон ном бэлгэлдэг. Энэ бэлгийг бол манай бонд хорл одоо квантад орсон хүмүүсийнхээ өмнөөс хамгийн түрүүнд хүрсэн байгаа. Тэгээд энийг бол сайхан байна. Тэгээ эдгэрлийнхаа одоо нөгөө хонхон зохиод тийм ээ. Тэгсэн хонхон зохиод эдгэрлийнхээ түүхийг одоо танхимын ангид орж байгаа хүмүүстэй болон квантад шинээр хэлсэн хүмүүстэй ярьж өгч маш их урам өгсөн байгаа. Тэр өрөөндөөсөн хүмүүс хэлсэн л дээ. Энэ хонхыг хизээ ямар хүн зогт юм бол эдгэрсэн гэж итл бид нар ямар хацтай юм бэ? Бид нар итгэх юм байна гэдэг танхимд сууж исэн бүх хүмүүс хэлж шүү дээ. Хэлтэрүүлсэн. За талархлаа маш их баярлалаа. Баярлалаа.